Монгол телевизийн бүтээл. Үзэгчдээ эмчийн эсрэг интернет нэвтрүүлэгтээ тавтаа морил манай нэвтрүүлгийн дүрэн бол нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр өрсөлдөгч хэн нь илүү олон өвчний оншиг зөв хийж чадаж байгаагаар өрсөлдөх юм. Ингээд өнөөдөр надтай хамт интернет эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Саранбаатар. Зинт клиникийн үүсгэн байгуулагч анагаах ухааны доктор хүүхдийн эмч Навча. Санцаа эмнэлгийн ерөнхий эмч анагаах ухааны доктор Мис заслын эмч Баян нар хамт байна. Мэргэжлийн эмчнэрийн эсрэг IT инженер эсвэл багш буюу тоогооч энгийн иргэд өрсөлдөн өнөөдөр эмч нартай өрсөлдөхөөр өөрсдийн сахлаараа брэнд болгосон залууч оролцох гэж байна. Ингээд бархас дорж шижир эрдэнэ Баян нарыгаа урьж байна. Сайн байцгаана залуусаа. Манай нэвтрүүлэг тавтаа морил. Сахал ер нь эрүүл мэндтэй ямар холбоотой ах вэ? Одоо сайн тал нь юу байх вэ? Бас муу тал гэж байх вэ? Сайн тал нь гэвэл мэдээж эрэгтэй хүний одоо арьсыг хамгаалж байгаа. Одоо нарны хитягаан туянаас бол арьснаас хамгаалдаг. За тэгээд муу тал гэдэг юм байхгүй. Ер нь бол зүгээр ирчүүдийн сүр хүчийг л илтгэж байгаа. Айгу гоё харагдуулдаг. Тэгвэл та бүхний одоо сахал бол биеийн маш чухал хэсэг тооцогддог гэж ойлгож болох уу? Тэглгүй байх уу? Ааха. Та бүхэн өнөөдөр эрүүл мэндийн салбарт мэрэгжлийн чадварлаг эмч нартай өрсөлдөх гэж байна. Сандарч байна уу? Сандалгүй байх тийм. Та нарын өнөөдрийн тоглолтын тактик. Тэгээд тактик бол зүгээр хожийлгээл. Хожих зорилготой гэ. Аха. За тэгвэл интернет багийнхандаа амжилт хүсье. Эмч нар маань одоо манай сахлаа брэнд болгосон залуучуудаас сүрдэж байна уу? Яг чин үнэндээ бол сахалтай 3 хүнийг зэрэг анх удаа л харж үзэж байна. Мэдээж яг 1-2-оор нь харж ирсэн. Гэтэ би 3 зэрэг сахалтай хүнийг анх удаа харж байна. Тэгээд бүр гайхаад алмаараад ингэж байж байна. Одоо яаж нөгөө шоунда төвлөрөх вэ л гэж бодож шээ. Тэгэр минь таавна. За тэгэхээр нэвтрүүлгийнхээ дүрмийг танилцуулахад эмч нар маань өөрсдийн туршлага, мэдлэг дээр тулгуурлан өвчтний оролцогчийн түүхийг сонсоод оншоо тавих хэвээр. Эмч нар маань интернет хэрэглэхгүй. Харин интернет залуучууд маань та бүхэн бол өөрсдийн мэдрэмжээр тулгуурлаад дээр нь маш хүчтэй зэвсэг болох интернетийг ашиглаад оролцогчийн оншийг тодруулах хэвээр. Би л нөө залуус эмч нар маань ойлгомжтой тийм ээ. Хэрвээ та бүхэн өнөөдөр манай нэвтрүүлгийн ялагч болж чадвал та бүхэнд ард даатгалын ард мэнд эрүүл мэндийн даатгалын 5 сая төгрөгийн даатгалыг хүн тус спорт бэлэг болгон мөнх болно. Та бүхэн биднүү бидгээ авах бод. За ингээд нэвтрүүлгийнхээ эхний зочныг эхний оролцогчийг урьхад бэлэн болсон байна. Отгон цэцгийн хичээгийн угтан авъя. Сайн байна уу? Отгон цэцгийн хичээ нэвтрүүлэг тавтаа морил манай нэвтрүүлэгт оролцож байгаад маш их баярлалаа. Тэгэхээр юутай ч хоёлаа эхний ээлжинд таны өвчний түүхтэй танилцъя. Тэгэхээр тухайн үед одоогоос 10 жилийн өмнө. Тийм билүү? 10 жилийн өмнө тий. Та маш их ачаалттай ажиллаж байсан 3-4 хоногор ингээд амарч чадахгүй ажиллаа хийгээд ядраад тий унтыг гэсэн ч унтаж чадахгүй ажилдаа ингээд ачаал аваад ажиллаж байсан. Гэтэл тэгж их ачаалсны эцэст таны өвдөж эхэлсэн тийм үү? Тэгээ яг юу болсон? Ерөөсөө их ачаалтай ажиллаж байгаа л гинт би өвдөл яаж байгааг би өөрөөр мэдээгүй тарих толгой маш их өвдсөн. Бүхээр өвдөл тэгэл нүд мүд даргаал бүр өста байж ятаал унтаж амар тамсан л гэж бодсон. Тэгэхэд тухайн үедээ та унтаж чадсан уу? Тойдаг унтаж чадаагүй. Гэрийн аргаар одоо өвчнөө намдаа гэхээр тийм арга одоо байсан уу байгаагүй юу? Гэрийн аргаар байгаагүй. Хизээ та юм дөрөв. Ерөөсөө маргааш нь ерөөсөө бие таахгүйсэн. Босч чадахгүй. Тэгээд бүр яаснаа мэдэхгүй. Тэгэл имж тандах болсон. Таны өвч одоо эдгэрсэн үү?
Одоогоор би зүгээр хяналтанд явдаг. Хяналтанд явж байгаа. За баярлалаа отхон цэцэгчээ. Тэгэхээр эхний мэдээлэлээ хоёр багийнхантаа өглөө. Та бүхний онш тогтоох анхны аялалд амжилт хүсье. Сайн зөвлөлдөөрөө өрөө өрөөгөө ороорой. Зя юу ээж болох вэ? За. Маш их ачаалттай ажилласан байна. Энэ ингэж шүү дээ. Бас толгой их өвцөн юм чинь. Толгой өвцөн. Би юу яасан гэж шүү дээ. Хамгийн ихний асуулт бол унтаж чадчихсан нэг унтах заавга унтах гад хэвтгэхэд шууд ингээд унтаж чадчихна эсвэл нойр нь болж нойргүүдэд байна. Тэр нэлээд чухал юм шиг байна. Яг энэ дээрээс ингээд бодглохлоор астины жиний хаалт ерөнхий биеийн сүлдэл тийм үү? Астины гэдэг шүү дээ. Тийм. Ятрлаг сүлдэл. Хитрхи стресс ачааллаас хитрхи ашнаас. Тийм яриад унтаж чадахгүй мотгүй гот овертайд одоо юу гэдэг. Нүд дарааж байсан толгой өвчин тарих зүгээр бие даахгүй байсан гэхээр тэг юу ч хийж болох юм дээ. Тийм ээ. Тэгээд өөрөөдөө асуултан дээр Нөө юу вэ? Юу байж болох вэ сарам чи? Оюуны ачаалтай байсан юм байна. Тэгээд мэдрэлийн юм уу тийм ачаалтайсан оюуны тийм үү хэд хоног нойр олгол ажилласан гэж байна. Тэгээд толгойн төвчтэй өвдсөн. Тархины судасны хангамжил асуудал байсан байж магадгүй л гэж бодож байна. Даралт нь жоох ихсдэг гэж магадгүй л тий. Даралт өндөр үгээ асууж байгаа. Тэг. Тэгээд нүдрүү чинь нүдний ухраа гарч ингэж хатгаж өвддгөө. Тий. Тэгээ ажлыг асууж хэрэгтэй болно. Яг ачаалттай ажил гэдэг нь ямар ажил юм? шууд за толгой ойлгомжтой өвддөг зэ. За энаараа бие сүлдэж тамирдах, ажлын бүтээн суулгах, буурах, унтаа цэрэхэд амарсан шин тэмдэг илэрх, нойр дутуу, бие хүндэрсэн байдалтай босож ирэх. Уурламтгай бухимдуу. Ядаргаа юм шүү дээ. Надын толгоонд бол хоёр юм орж ирж байна. Яг одоогийн байдлаар. Артерийн даралт ихс хөвчин, нүдний даралт ихс хөвчин хоёр л орж ирж байна. Би бол энэ хоёрыг батлах үгүйсэх асуултуудаа асуух. Артерийн даралт ихс хөвчин. Энэ хоёр ч айгүй ойрхон шинж тэмдэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Нүдний даралт ихс хөвчин. Аваас байж болно тийм ээ. За артерийн даралт ихс нь яг адилхан нүд аргаж болно, толгоо өвдөж болно, босч чадахгүй, вээ даахгүй гэж болно. Тийм биз дээ. За ер нь бол алинд нь ч улаан тийм үү? Артерийн даралт ихсгэж нүд улаан, нүдний даралт ихсгэж нүд улаан зөв үү? Тун утгагүй интернет баг болон эмчнэрийнхаа баг дээр орж анхны тусламжаа үзүүлэх гэж байгаа. Тэд энэ тусламжийг үзүүлэхээс өмнө танаас маш олон асуулт асуух бах. Энэ тусламж юу байгаа вэ дотор нь? Нүдний болт. Нүдний болтыг та юу нь яаж ашигладаг вэ? Нүдэд хамгаалах зорилгоор ашигладаг байсан. Өдөр орой. Тийм өдөр орой ядаргаанаас зэрэглэж. Ойлгомжтой. Тэгвэл утган цэцэгч хоёул эхлээд эмч нартай орж анхны тусламж үзүүлээ. Дотоод хүрлийн булчирхай өвчнүүд нүд аргадаг юм уу? За, эмч нар маань хэр сайн зөвлөлдөж байна. Мэдээлэлээ. Та бүхэндээ анхны тусламжийг авчирлаа. Мэдээж та бүхэн анхны тусламжаа эхний сэжүүрээ харахаас өмнө 60 секундэд багтаан тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг асуух хэрэгтэй байгаа. Билнэ үү? За цаг явт. Таны цусны даралт ихсдэг үү? Тийм. Нүд чинь улайддаг уу? Тийм. Та яг анх өвчин эхлээд босч чадахгүй хаад ухаан алдсан уу? Ухаантай байсан уу? Ухаан алдсан уу? Ухаан Үгүй юу. ухаан алдаагүй. Байрлалаа солиход гинт одоо дотор буухад нүд ингээд дотор манардаг тийм Тэгж байсан. жагаад огцсон босоход Дотор. Толгой иргэх Тийм шиг. зөвөр одоо байсан юу уу? Тийм гэдэг. үгүй гэдэг хариултыг хариулна. Тийм. Гар хөл сулдарсан уу? нэг тал нь нөгөө талаасаас бол нүүр ам Хэлээрээ өөрчлөгдсөн үү? Нүрийн хэлбэр өөрчлөгдсөн үү? Таны толгой өвдөг гэсэн талалж өвдөх үү? Үгүй. Толгой аль хэсгээр Тийм үгүй. та энэ өвчний улмаас нүдний шил зүүж байгаа юу? Тийм. Таны цусны сахар хэвэн байдгүй. Тийм. Таны нүднээс нулимс их гоождгоо. Энэ өвчин гинт ихэлсэн үү? Тийм. Тийм. Цаг дуслаа. Уучлаарай эмч нараа. За одоо харин та бүхэндээ анхны сэжүүрээ харуулах гэж байна. Анхааралтай хараарай. Энэ бол Аха, нүдний нөгөө хар хаалт.
Нөө далайн дээрэмчний нүд тийм биш тийм. Далайн дээр Далаа малаад явдсан юм да. Тийм. За, энэ бол маш ойлгомжтой байсан болоо гэж бодож байна. Маш сайн зөвлөлөөрөө амжилт хийсэн эмчнараа бид хоёр интернет багийнхныхны өрөөрөө явлаа. За. Баярлалаа. Нийтний өвч багастай. За, хоёлаа интернет багийнхан руу оръё. Интернет багийнхан маань хэр сайн мэдээлэл цуглуулж байна? За гайгүй цуглуулаад байна. Цуглуулаад байна уу? Аха. Маш олон мэдээлэл гарч ирж байна уу тий? Отон цэцэгч бид хоёр та нарт анхны тусламжаа авчирсан байгаа. Энэ дотор бол сэжүүр байгаа. Та бүхэн нэвтрүүлгийн дүрмийн дагуу сэжүүр харахаас өмнө отгон цэцэг ихчээс 1 минутын турш тийм үгүй гэсэн хариулт авах асуултыг асуух ёстой. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу та бүхэн одоо хүссэн асуулт асууна. Эмчнэрийн хувьд бол хязгаарлагдмал байгаа. За ингээд цаг явлаа. За, унтахыг хөвтгөж шууд унтаж чадж байсан уу? Үгүй. Даралт өндөр үү? Тийм. Нүдний хурхаар руу хатгаж өгдсөн үү? Тийм. Багш уу? Үгүй. Зогсоо ажил хийдэг үү? Үгүй. Ээлжинд гарч ажилтдаг үү? Үгүй. За, улирлын чанартай байсан уу? Өвчин. Тийм. За асуугаарай залуучуудаа. Эмчилгээний антибиотик хэрэглэсэн үү? Үгүй. Эсвэл витамин хэрэглэсэн үү? Тийм. За, витамин хэрэглэсэн. Минь юм тийм. Зүрхний хэм алдагдлалд орсон уу? Үгүй. Шилүү зүг хөөрч байсан уу? Үгүй. Үгүй. Хараа модож бүрсэж байсан уу? Тийм. Бөөр өвддөг үү? Үгүй. Удамшлын өвчин байгаа юм. Үгүй. Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг уу? Үгүй. Нарийн мэрэгжлийн эмчийн хяналтанд байдаг уу? За цаг дуслаа залуучуудаа. Дагуу мэдээлэл цуглуулж авч чадсан болоо гэж бодож байна. Тэ та бүхэнд харуулъя. Энэ бол цэрэн далайн дэрэмч юу гэдэг вэ? Нүдний юу шин. За хангалттай мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Та бүхэн мэдээлэлээ сайн цуглуулаарай. Бид дахин 1 минут орж ирж та бүхэнд тусламж үзүүлэх боломж байгаа шүү. Тийм учраас асуугаагүй үлдсэн асуулт байвал асууж болно гэсэн үг. Амжилт хүсье залуусаа. За баярлалаа. Нүдний алт байсан шүү дээ. Далайн дээр Нүдний хаалт. Тэгээд юу юм биш. Энийг сэтгэж бодохоор юу? Эмэгтэйчүүд өвчин бол биш зөө. Нарийн мэрэгжлийн хүнд өвчин бол биш. Ерөнхий эмчийн хяналтанд байдаг юм шүү дээ. одоо энэ дээр чинь нараа хоёр дахь асуулт чинь yes гэсэн тийм үү? Тийм, даралт өндөр. Даралтны хэсгийг өгнө шүү дээ. Тэгэхээр нүдний даралт байгаа байхгүй юу? Нүдний даралтнаас ихсэн эн чинь бас Тэгээд витамин хэрэглэсэн. Тэгээ сая энэ юу шин. Далан дээрэмч. Энэ өвчин хүндрэх юм бол нүдгүй болох. Нүдний даралтай байдаг. Тийм шүү. Сэжүүр нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар юу вэ? Хоёрдугаар ерөнхий зөвлөлтөөс толгой өгөх нь бол галоком юм. Нүдээр харгаж нүд нь харгана. За тэгээд юу яа гэж хараа муудсан гэж энэ өвчний улмаас одоо харааны шил. Үгүй би асуусан байхгүй. Гэхдээ галокомын үед чинь нүдний шил чи одоо юу байж таарах вэ? Галокомын үед нүдний шил гэсэн ч гэж байхгүй дээ. Нүдний даралтыг л уруулахад месцаас л им хийх хэрэгтэй ш. Гэхдээ магадгүй галокомын холмоос хараа муудсан байж бол тэ өндөр. Галоком гол аюулгүй сурдаг тийм. Хөвчлэн энэ тохиолдолд одоо юу гэдэг нөгөө хаалттай өнцгт гэдэг нь байвал их одоо юу гэдэг острепрестүүд үү те хорц сэдэрлүүд үү Хаалттай нь тий. Тий хаалттай энэ их аюултай тий. Тэр дээр Тэнт барнаач юм шүү. глауком интермедиа мэдээлэл шүү дээ. За нүд хатуулж өгдөх ухаан ясхан дүргийн өгдөх дотор нь ухаарах агуулах зарим тохиолдолд хүнтэй ямар ч зөвөргөөр хааж мар хараанд нөлөөсөн байдаг. За одоо Тэгээд саас аажилт байхгүй мэдрэлийн голомттой өөрчлөлт Ухаан алдаагүй. Тэгээд одоо гормон шүүлийн өөрчлөлт байхгүй. тэрийг бол асуугаагүй тий. Артерийн даралт ихтдэг. Даралт ихсдэг гэсэн Глауком бол тий. даралттай хавсаж болно. Болно. Ялангуяа настай Тэгээд дотор мохоор нь толгой өвдөн унтаж чадахгүй нүд аргаж өвдөн чилэн тий. За одоо тэгэхээр нэг түрүү навчин хэмжээ ярьж ирсэн шүү дээ. Глауком ч нөө open closed гэдэг хоёр байгаа шүү дээ. Angle глауком гэж байгаа шүү дээ. За одоо энийг одоо ялгах уу? Мэдгүй аль нь сарын мэдээд байна харин. хэрвээ closed angle glaucom бол
яадгийн. Амар Улам их толгой даралт өвдөн, толгой Амар өвчтөөр, толгой өвчтөөр. нүд харгана. Нөгөө Тийм. клоус Яаралтай юм нээлттэй хаалтай хаалтай чинь нөгөө нүдний одоо шингэнүүд байна шүү дээ. Шингэний эргэлтэл хэвээ явж Бид нар явах одоо та хэрэгтэй мисс шүү дээ. хийлгэсэн хэлгээвүүж асууж болохгүй юм тий. Болохгүй. Та ийм эмчилгээ эргэлдэг үү? Энд Тэгээд эмчилгээ хийлгээд за хэрвээ жишээ нь мисс хийчлээ гэхэд тэр хүмүүс баян хялтанд байх хэрэгтэй үү? тий тогтоол энэ Тогтоол. тий. Интернет багийнхан дээр дахин 1 минутын тусламж авчирлаа. За та бүхэн түрүүн хангалттай асуултуудаа асууж амжсан уу, амжаагүй юу? Амжаагүй. За амжаагүй асуулт байгаа бол асууж эхлэх үү? За тийм. За цаг явлаа. За харшилтай юу? Үгүй. 10 жилийн өмнө яг тухайн үед мис цасалд орсон уу? Тий. Орсон гэж байна. Сая Таны хоёр нүдний чинь хараа өөр үү? Тий. Нүд хураашдаг уу? Тий. Өвчин нь улирлын чанартай одоо хавар ч юм уу өвдөх ч юм тийм. Тий. Өвчин нь улирлын чанартай. Тэгээд эмчтэй чинь тий одоо өөр Дугаараа залууч та. За даралт ихсдэг үү? Тий. даралт гэсдэг Гэсэн тий. түрүүнд хариулт. За удамшлын өвчин биш гэсэн тий. Тийм биш. Одоо энэ өвчин чинь байнгын одоо өвддөг үү? Хяналтанд байдаг. Хяналтанд л байгаа тий. Тэгээ хүндрээгүй гэсэн үг. Өндрөөгүй. Та тийм эсвэл үгүй гэсэн хариулт авах хэрэгтэй. За цаг болсон байна. За бид хоёрын удаа бол сэжүүр авч орж ирээгүй. Яагаад гэвэл удахгүй та бүхэн бидэнд оншоо танилцуулах болно. Тийм учраас маш сайн зөвлөлөөрөө мэдээлэлээ сайн цуглуулаарай. Амжилт хүсье. Бид хоёр эмч нарын өрөөрөө явлаа. За. Энэ баг энэ юм шиг. Нүдний даралт. Цалгаан доо. Эмч нартаа дахин 1 минутын тусламж авчирлаа. За та бүхэнд мань асуух асуулт байгаа ах тийм үү? За Тэр цаг та явлаа. нүдний хараа муудсан гэсэн шүү дээ. Тий. Нэг талын нүдний хараа муудсан уу? Тий. Зөвхөн нэг тал нь. Энэ өвчний шинж тэмдэг эхлэхээс өмнө та нүдний өвчний онш тавиулж ясна уу? Танд тийм шинж тэмдэг илэрч ясна уу? Үгүй. Баруун нүд үү, зүүн нүд үү? Та аль нэгийг асуух хэвээр? Таны баруун нүдний хараа муудсан уу? Үгүй. Зүүн нүдний хараа муудсан байна. За тийм ээ. Таны ойрын хараа муудсан уу? Тий. Холын хараа мууд зүгээр. Зүгээр. Ер нь тэр нөгөө хараа муудсан нүд сохрох аюул байсан уу? Тий. Танд гэрэл харахад хэцүү байдаг уу? Танд юм давхар харагдаж байсан уу? Үгүй. Юм бүдгэр одоо харагдж байгаа зүйл бүдэг харагддаг юм уу? Эсвэл өнгөний Бүдэг харагдаж байсан бүдэг уу? харагддаг уу те? Харагдах байдал нь те Та бүдгэлдэг дотор те. мохолж огж бөөлж нүж хэлсэн билүү? Тий. Энэ өвчнөө сэдрэл болоход огж бөөлждөг үү? Цаг дууссан байгаа учраас сарамч. Таврц. За энэ удаадаа бид хоёр бол сэжүүр авч орж ирээгүй. Та бүхэн маань сайн зөвлөлөөрөө учрын гэвэл та бүхэн удахгүй оншоо танилцуулах болно. Амжилт хүсье эмч нараа. За. За нүдний өвчнөр бол өвдөг юм байна. Тэгэхээр энэ ч одоо нүд нь хүүхдүүд бол яадаг шүү дээ. Нэг Ахтаж байж тал. болно. Гэтэ нэг талын Нэг тал. Сая тэгээд Зүүн тал гэсэн. зүүн талын зүүн тий. талын те. Тэгээд left eye Primary glaucoma. closed angle Нүдний эмчээс илүү анш тавьчихгүй. glaucoma. За ер нь нөгөө нээлттэй хаалтай Огцсон. нээлттэй хаалтай гэдгийг нь бид нар Бид зүгээр нүдний бүдэг баргал санагдаад байхгүй. Би ч гэсэн, надад ч бүдэг баргал санагдаад тэр тэгдэг ингэдэг. Чи нүдний өвчнүүд гэдгээс хайдаа. Ингээд гарч ирлээ л зөвхөн даралт биш зүгээр л нүдний өвчин. Даралт гэсэх харин чи зүгээр нүдний өвчнүүдийг хайдаа. Зүгээр л нүдэнд ер нь ямар өвчин бэ? Тийм. Өвдөг бол биш. Галаком гэж байгаа л юм байна. За хоёр багийнхан маань гараад ирээрээ та бүхний ямар онш тавьсан бол гэж бодохоор маш сонирхолтой санагдаж байна. Та бүхнийг урьж байна. Тэгэхээр эмч нарын хувьд оншоо хэр хурдан гаргасан бэ? гайгүй.
Гайгүй юу? Эхний сэжүүрээр л гаргацсан уу? Тэгсэн ер нь бараг тэгсэн. Ер нь олгосон уу? Эхний мэдээлэл бол маш ойлгомжтой байсан уу? Тэгсэн. Аха. Гэтэ бас нүд дотор бол маш олон задрах байх тийм үү? Тийм. Тэг Бүр нарийн гаргасан гэж өөрсдөө бодож байна уу? бодож байгаа. Ер нь тийм. Аншиндаа бол 100% итгэлтэй. Ер нь ийм байх болов гэдэг өндөр магадaltaйгаар тавьж байгаа шүү дээ. Ямар Бид хашир. Магадлал өндөр тий. Аха. Ийм байж болох гэх юм уу тий. Ер нь тийм шүү дээ ангахад тэдэн хувь эдэн гэж ярихаас айл болох зайлс гэдэг юм бид. За тэгвэл хамтдаа эмч нарынхаа оншийг харах уу? Тэгээ. За эмч нараа ямар онш тавьсан бэ? Зүүн нүдний даралт хийх хөвчин. Манайхан глауком гэдэг. Оросоор глаукома, англиар бас глаукома гэдэг. За эмч нартаа баярлалаа. За харин интернет оролцогчдын маань хувьд мэдээлэл яг ямар түлхүүр үгийг ашиглаж эхлэж хайж эхлэв? Нүдний өвчин гэж л хайж эхэлсэн. Шууд нүд гээд бол мэдсэн үү те эхний өгсөн өгөгдөл. Эхний мэдээлэлээс бол юу яасан шинж тэмдгээр хэлж байгаад нөгөө даралт хэсэх юм уу? Эсвэл нөгөө ахыг ядаргаа юм болов уу гэж бас бодсон. Аха. Тэгээ сүүлд нь тэр нөгөө нэг мэдээлэл оруулж ирсэн шүү дээ. HP байдлаар тэрийг хараад тэр нь нүд ерөнхийдөө нүдний өвчин юм гээд хайж эхлээд тэгээ шинж тэмдгүүдийн одоо түрүүний асуусан асуултуудын дагуу тийм үгээр нь бид нэр ангилж байгаа ямар ч гэсэн гаргахыг зорилоо. Та нар одоо яг барьж авсан оншиндоо хэр ихтгэлтэй байна? Ер нь бол гайгүй ихтгэлтэй ба. Яг нөгөө шинж тэмдгүүд нь ерөнхийдөө таарж исэн. За. Нүдний өвчин бол зөндөө олон төрөл байна. Нүд улайх, захтнах, за нүдний ухрахаараа өвдөх те. За хараа муудах гэх мэтлэн зөндөө олон төрлийн өвчин байгаа юм лээ. Аха. Та бүхэнд энэ даалгавар амархан санагдсан уу? Бас чанга шүү. Чанга. Сонирхолтой байна. Хүн Ямар хэл дээр хайр? гэхээс сонирхолтой л. Сая Мэдээлэл? голцол монгол хэл дээр л хайлаа. Голцсон монгол хэл дээр гайгүй мэдээлэлүүд гарч ирж байна уу те? Аха. Тэгэхээр эмч нараа интернет багийнхныхаа оншийг хамтдаа сонсох уу? За хамтдаа харъя. Нүдний даралт хэсэг буюу глауком гэдэг. Вау. За хоёр баг маань хоёулаа адилхан хариултыг адилхан онш тавьсан байна. Гэхдээ онш нь зөв үү буруу юу гэдгийг манай оюун цэцгийгч Шүүн Тунгаан хэлэх ёстой. Оюун цэцгийгч та 10 жилийн өмнө маш их ядраад тухайн үед танд одоо хэцүү хүнд мэдрэмж төрж байхад энэ өвчин яг ямар өвчин болж онцлогдсон бэ? Глауком. Глауком буюу нүдний даралт. Баяр хүргэе хоёр багтаа хоёулаа зөв онш тавьсан байна. За тэгэхээр энэ нүдний одоо өвчин хэр одоо илбэг тохиолддог өвчин юм бэ? Энэ тал дээр бас та бүхэн мэдээлэл өгөхгүй юу? Нас ахих тусам энэ өвчний тохиолдол ихсдэг. Хүүхдэд бол ховор, гэхдээ хүүхдэд төрөлхийн нүдний даралт хийх өвчин гэж байдаг. Удамшдаг гэсэн үг үү? Бас яг удамшихгүй. Одоохон дангаахын шалтгаан нь болоог байгаа. Төрөлхийн гэхэлэр төрөхдөө л энэ хүүхдийн нүдний даралт ихсэн төрхөн нь шүү дээ. Ер нь бол хэдий ч нэ эрт онцлон төдий ч нэ хүүхдийг сохорхоос аварна. Хэдий ч нэ онцлохоо оройтно төдий ч нэ хүүхд маань ерөнхийдөө тэгэл нэг 2-3 жилийн дараа энэ төр сохрох аюултай байдаг. Тийм болохоор бид нар бас ээж аав нарт хэд хэдэн шинж тэмдгийг хэлж өгдөг юм. За яг хүүхд дээр бол төрөлхийн глаукомын үед 2-3 шинжийг л ажиглаж авах хэрэгтэй. Маш их анивчаад идэв. Том хүн минутанд нэг 15 удаа анивчдаг гэдэг. Няраа хүүхэд бол минутанд 2-3 гэдэг. Яагаад ингэж няраа хүүхэд, бага насны хүүхэд сүүн анивчдгийг одоохон дангаах олоог байгаа. Гэхдээ нүдний даралт хийх хөвчний үед хүүхэд яг том хүнтэй адилхан олон анивчаад идэг. Тэгээ гэрэл харах дээр маш хүчтэй өвдөнө. Мэдээж одоо эрүүл хүн чинь эрүүл хүүхэд ингээ гэрэл харах дээрээ гялбаад нүдээ ингээ штэ. Тэр бол бүр ингээ гэрэл хараад уйлна. Тэгээ нулимс хасгараад идэг. Энэ бол төрөлхийн глаукомын яг одоо онцгой шинжүүд. Энийг бас манай ээж аав нар мэдвэл эрт онцлох боломжтой. Манай залуу эмч, өрхийн эмч нар маань мэдчих яах юм бол эрт онцлоод хагалгаа хийгээд хүүхдийн харааг аврах боломжтой байдаг. Насан турсан хүний хувьд гэвэл Саранбаатар эмч арай дээр ярих байна. Саран эмч. За ер нь нүдний даралтай хүмүүс их тохиолддог тий. Тэгэхээр энэ өвчний хүндрлийн хамгийн гол төгсгөл нь бүрэн хараагүй болох аюултай. Маш хүн. Тийм учраас одоо олон цагаар дэлгэцтэй ажилладаг, олон цагаар компьютертэй ажилладаг ийм хүмүүс нүдний талаасаа одоо ямар нэг зовөр
хамгийн эхлээл одоо хөндөр орно шүү дээ. Ингээл нүдийн температур үзэхэд одоо энгийн үгээр тайлбарлах юм бол нүд гэдэг одоо эргэтэн чинь тунгалаг байх хэвээр тий. Байнга чиглэг байх хэвээр. Ингээр хүний одоо нүдний энэ бүрхүүл дотор одоо байнгын шингэний эргэлт байнга угаагдаж солигдож явах хэвээр байхгүй. Тэгэхээр энэ шингэний урсгал саацсанаас болоод одоо нүдний доторх даралт одоо эксэд ирж байгаа. Ингээд ирэхээр одоо нүдийг тижээж байгаа судас нүдний одоо мэдрэлүүд гэмтсний улмаас бүрэн хараагүй эргэц сэргэхээргүй дарагдчих гэмтдэг ийм өвчин байгаа. Баярлалаа эмч нартай. Ер нь энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхийн одоо бүр хүндрүүлэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байд юм бол? Нүдний даралт ихсэх өвчний чинь сая энэ манай залуучууд хэлж байна. Айху дотор их олон төрөл гарч ирсэн гэд. Тэгэхээр анхдагч, хоёрдагч гэж хувааж байгаа юм. Анхдагч гэдэг нь зөв зүгээр ив ирүүл байсан нүд огцон даралт ихсгийг хэлнэ. Хоёрдагч гэдэг нь нүдний өвчнүүдийн хүндрэл байдаг. Тэгэхээр хэрвээ одоо манай үзэгчид нүдний өвчтэй, онштой эмчилгээ хийлэгдэг бол тэр хяналтандаа заавал яваарай. Яг тэгвэл нэг хүндрэл нь зарим нэг нүдний өвчний хүндрэл нь глауком байдаг. Тийм учраас бид нар сая орж ирэхэд нь асуусан. Энэ өвчний шинж тэмдэг эхлэхээс өмнө нүдний одоо онш шинж тэмдэг илэрж ирсэн үү гэд. За тэгэхээр урьдчилан сэргийлнэ гэвэл тэр их чухал. Яг анхдагчийг бол одоо урьдчилан сэргийлнэ гэж байхгүй бах уу? Тийм ээ. Маш их баярлалаа интернетийн багийнхан эмч нартай баярлалаа. Та бүхэн нэг оног багтаа авч чадлаа. Отгон цэгцэгчтэй баярлалаа. Зориг гарган манай нэвтрүүлэгт оролцоод өөрийнхөө өвчний түүхээс бидэнд хуваалцсанд баярлалаа. Магадгүй үзэгчид маань өнөөдөр нүдээ дарж үзээд юм уу те нүднийхээ даралтыг бас үзүүлье гэдэг сэтлийг авч чадсан болов уу гэж найдаж байна. Баярлалаа отгон цэгцэгчтэй. Танд эрүүл их хүсье. Нэвтрүүлгийн ивент гэгч Эми ургамалтай ингчин эрүүл мэндийн цай үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Нүдний даралт ихсэх өвчин. Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихсэж харах талбай болон харааг багасган улмаар харааны мэдрэлийг гэмтээснээр хараагүй болоход ч хүргэж болзошгүй өвчин юм. Өвчний шалтгаан нь удамшил, чихрийн шижин болон нүдний өрөвсөлт өвчнүүд, гэмтэл, мөн удаан хугацаагаар гормон эмчилгээ хийлгэх зэргээс болдог. Нүдний даралт ихсэх өвчний үед орой, шөнийн цагаар хараа муудах, харааны талбай алдагдах, нүдний дотоод даралт ихсэх, нүд бүрэлзэх, нүдний өмнө тор харагдах, хурц гэрэл рүү харахад солонгорох шинж тэмдэг илэрдэг. Харин өвчний хурц сэдрэлийн үед нүд хатгуулж өвдөх, даралт ихссэн талаар толгой хатгаж өвдөх, ухархайн яс хөндүүрлэх, дотор муухайрах, огиулах шинж тэмдэг илэрдэг. Нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж хараа алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд 35-аас дээш насны хүмүүс нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэрвээ глауком өвчний шинж тэмдэг илэрвэл эмчийн заасан хугацаанд байнга үзүүлж хяналтанд байх хэрэгтэй. Мөн өдөрт уух шингэнээ зогцуулж үе үе нүдний дасгал хийж мөн нүдээ амрааж байх шаардлагатай юм. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mons Farm Trade компани. Үзэгчтэй манай нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэлж байна. 2 багаас нэг гишүүн гараад ирсэн. Харин үлдсэн 2 гишүүд маань чихвчээ зүгээрээ эмч нар маань чихвчээ зүгээрээ бид 3-ын болон оролцогчид бид 4-ийн яриаг 2 гишүүн маань үлдсэн 2 гишүүн маань сонсохгүй байх хэвээр. За ингээд та хоёр билнэ үү? Ингээд дараагийнхаа оролцогчийг өрий. Волейболын олон улсын хэмжээний мастер Тамирчин Гамбол ахыгаа угтаавъя. Сайн байна уу Гамбол ахаа? Сайн бацгаана уу? Танд өнөөдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлэгт тавтай морил. За тэгэхээр таны түүхээр хоёулаа эхлэе гэж бодож байна. Гамбол ахаа та 1986 онд таны өвчин мэдрэгдэж эхэлсэн гэсэн шүү дээ. Яг юу тохиолдсон бэ? Тэр үед дотор муухаардаг, зарим үед бол огөөц хүрдэг, бөөлждөг, гэж цанхаадаг, дүүрдэг юм л мэдрэмжтэй. Тухайн үед танд маш хүчтэй өвдөлт байсан уу? Ерөөсөө өвдөлт бол байгаагүй. Та тухайн үед туурж, эцэх тийм тохиолдол гарч ирсэн уу? Үгүй. Тэгэхээр энд бол
сүйтэй будаа байна. Таны өвчтөй энэ хоол ямар холбоотой вэ? Энэ бие организм маш эргээр хүлээж авдаг. Энийг одоо идэхэд хөлс гарна. Одоо манайхны юугаар бол хар шүл уусантай тэнцэхэр тийм тааламжтай хүлээж авдаг гэсэн. За ойлгомжтой хамбалтахаа. За тэгэхээр хоёр багийнхаа эхний гишүүдэд анхны мэдээлэлээ өглөө. Та бүхэн энэ мэдээлэлээ багийнхан дээр очиод зөв тайлбарлаж хуваалцаарай. Амжилт хүсье. Сайн уу? Юу вэ да? Сайн явж ирлээ гэж. За улбал олон улсын мастер Гамболд гэдэг хүн байна. 86 онд өвчин эхэлсэн юм байна. Тэгээд дотор муухарж гидс цанхаж огох шинж тэмдгүүд илэрсэн маань хамгийн ихний шинж тэмдгүүд. Цанхаа гэхэр яа тийм. Ингээд юм дүүрчдэг. За тэгээд хүчтэй өвтөлт мэдэржсэн гэсэн байхгүй гэсэн турж ицчихсэн гэсэн үгүй гэсэн. Шар будатай цай гэж юм. Одоо тэр бид нарт өгсөн шижүүрэн танд шар будатай цай байгаа юм. Тэгээд сүйтэй будаа одоо бол одоо гэж байна шүү дээ. Идэхэд их таатай өөрт нь их сайхан. Маш эргээр бие организм нь хүлээж авдаг. Бараг л хар шил уусан мэт хөссөн тэр нь гарч өөр ер нь бол цагаан хоол юм хөнгө шиг юм л иддэг л гэсэн мэлтгэл юм бол явчихж байгаа. Одоо сүйтэй будаа идээд сайхан байдаг юм бол одоодны хүчлэг ихсэж байгаа юм уу? Мэдгүй дээ. Явчихсан гэсэн. Тийм л 86 онд л дээ дотор мохороо л огж бөөлжөл гэж цэвлэгээр өвтөн тийм л юм ярьж байгаа байхгүй. Ямар шинж тэмдэглэл орж хоолсны дараа баруун хаврын орчим эсвэл талаараа хүчтэй өвднөх хүчтэй өвдөлт өгдөг. Хүчтэй өвдөлт байхгүй болж ялгарч чадахгүй байгаас турж эцэргүй гэсэн. Өндрөл нүднийхэн салс ногоон болон хилэн өнгөртөө болохоос гадна бөөлж наач биш үү. За энэ шалгуур болчихлоо. Энэгээр нь бичих үү? Дотор мохорж гидс цанхаа огох. Шууд тэгээд өчөөд биш нэр шууд тэнгууд хүчний тэмдэг дээр гараад иж магадгүй. Хотоодны шарах. Тамирчин хүн хоолунд дэглэм хэцүү гэж магадгүй. Баян гадаа дотоод. Тийм үү? Уралдаан тэмцээн. Нэг олон хоногор байрлал нэг гэрмэртэй амьдрахгүй байдаг шүү дээ. Тэгэл дандаа нийтийн хоолмол идэл гадаад руу их явал зөв. Панкреатит. Нойр булчирхаа юу? Маш хүчтэй өвддөг. Нойр булчирхаа бол маш л хүчтэй өвддөг тийм үү? Тэр үед одоо юу гэдэг залуу хүн байгаа хотоодны гинт юу гэдэг те шарах марх зордох ч юм уу те хотоодны хагалгаа хийлгэсэн ч юм уу энэ чинь тэгээд одоо зүгээр нэг хоол шингэх мгих юм уу тэгээд жоохон сүтээ будаа мудаа эзэхэл их сайхан хоол болоод ах ч юм уу тэр нь шингээл цайтай ч гэдэг. Энэ хөвлийн дээдсгэр өвддөг байхад гэхдээ хөвлийн дээдсгэр өвддөг гэж асууя тийм үү? Өнгөрсөн даамж хөндлөлтэй Огцом хүчтэй хатгаа маягаар өвддөг гэхээр биш болж чадаж байна. Энэ гэсэн үхгүй. Хоолчтой өвдөлт өгсөн үү гэсэн үгүй гэдэгсэн. Тийм. Энэ бас биш юм. 86 хараа өвчин хэлсэн. Хоол, сүү, цай хэрэглэхэд зөөр нэмэгдэх Шүүс. Тийм байна. Тэгэхээр биш болчихнаас цаа уухаар нэг сайхан болдог. Шар будатай цай гэж. Тий. Би энэ айгуу гой хүлээж авдаг гэдэг байхгүй. Харин тийм. Юу байж болох вэ сараа юм чи? Идэгснүүд одоо тэ хяналтанд байдаг юм уу? Тийм. Хоол босруулах Ямар л байгаа хаа. Хотоод нойр булчирхаа гэж. Юу байх юм бэ? За тэгэхээр Илэг цус байж болно. Хөөе тэр анх эхлэхдээ халуурсан болов. Наа чин юу байж болох вэ? Эхлээд нөгөө цочмог гепатитаар өвдөд. илэгний өвчин үү? Тийм. Тэгээд одоо архаг мархаг гепатит гэж болох уу? Байж болно шүү Тийм. дээ. Тийм. Гамбал дахь битээр дараагийнхаа даалгаврыг, дараагийнхаа сэжүүрийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр багууд маань чихвчээ зүгээрээ та бүхэн бид хоёрын яриаг сонсох эсгүй. Багууд маань чихвчээ зүгээрээ. За тэгэхээр гамбал дахь хоёулаа энэ нууцлаг харилцаан дотор юу байгааг хараадах юм. Тэгэхээр энэ маникаын ер нь таны өвчтэй ямар холбоотой юм бэ? Хим эмчилгээний дараа
одоо нөгөө хорт тавдраар өгсөн хүмүүсийн хүсн хүндэг. Ааха. Тийм учраас одоо ийм халзан манекен оруулж ирж тавьсан байх шүү дээ. Гамбол дахын маань хувьд бол ерөөсөө өс бол өмнө хэдэн удаагийн та хиймээ 12 3 удаа орсон. 12 3 удаа ороход өсөн унаагүй та яаж ингэж өөрийгөө хамгаалж чадсан юм бэ? За нэгдүгээрт спортын ач юм уу да. Тийм ер нь бол яг одоо товчгүйгээр хэлэх юм бол спиртээр биш спортоор хичээллэх юм бол ер нь хизээ нэгэн цагт бол эерэг одоо юм үр дүн өгнө л гэж хэлээ. Аха. За тэгвэл таны энэ тусламж болгож хоёр багийнхандаа өгөх гэж байгаа манеканыг хоёр багийнхан маань тэмтэрч үзээд хэр таны оншийг тавихад тус нэмэр болж чадах бол та юу гэж бодож байна? Эмчнэрт бол их тутам байх. Байх болов тий. Аха. За тэгвэл хоёр багийнхан маань хэр мэдэрч чадахыг одоо хамтдаа харуулчихв. Тэгээд интернетийн багийнхан дараагийн хүн гараад ирээрэй. Эмчнэрийн багийнхан дараагийн хүн гараад ирээрэй. Хатбохгүй. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн Гамболд ах маань шингэн төрлийн хоол идэхэд өөрт нь маш эерэг байдаг гэж мэдээлэл өгсөн шүү дээ. Харин бүхэл хоол бол идэж чаддгүй. Тийм учраас одоо дараагийн тусламж бол та бүхэн гараараа мэдрээд юу байгааг надад хэлээрэй. Амьд зүйл байх вэ, хацх вэ? За ямар тач хоёр гараа шургуулад үзэх үү? Хоёр талаасаа гараа нослог хайрцаг руу шургуулад үзэх. Маш болгоомжтой гараа оруулах шүү. За юу мэдэрч байна? Дээшээ явуулаарай, дээшээ явуулаарай. Дээш. Аха, юу вэ? Юу мэдэрч байна шижрээ? Хүний толгой байна. Нүд байна, хөмсөг, юу сормус байна. Амьд хүн байна уу? Доогороод хазахгүй л шин. Ийм хүзүү байна. За. Тэгээд мөр. За тэгэл одоо дуусчаал байна. Дуусчаад байна уу тий? Юу мэдэрснэ? Багийнхан дээрээ очиод хэлээрээ зөв тайлбарлаарай. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За. Эмхтэй манекен байна. А? Эмхтэй манекен байна. Зүгээр хүний ингээд толгоо тэгэл ингээд цээж хэсэг байгаа байхгүй. Гуглтэй юм тий. Гуглтэй. Хэлбэрийн үед одоо энэ одоо жишээ нь зүгээр зүсний энэ эмгэгийн үед яадаг гэж тийм лир хэлбэртэй байдаг гэдэг чинь л да. Энд дээр сайн ингээд харсан чинь нараа. Юу? Зүсний өөрийнх нь хэлбэр наач. Тийм ямар ч юу бол эд эрэхтэй юм бол байхгүй. Зүсний өөрийнх нь хэлбэрийг харуулсан юм болов. Энд чинь ингэж зүсний хүүдийн 10 см орчим хэмжээтэй лир хэлбэртэй эрэхтэй гэж. Хэвлийн үндийн баруун доод хэсэгт дэлхийний дор байрладаг гэсэн. Зүгээр ерөнхий байрлалыг харуулсан юм болов яасан юм бол эмхтэй манекен гэдэг нь яаж мэдэж байна. Энэс доош юм байхгүй. За. Мөмтэй гэсэн үг шүү дээ. Тэгэл эмхтэй гэдэг хэвгүй. Тэгэхэд эмхтэй байна. Мөмөр нийцсэн шүү дээ. Би бол энэ хүзүүнд аяг учир байна гэж бодсон улаан хоолойд. Яагаад гэвэл ингэж дэштэй. Бүхэл хоол идэж чаддаггүй. Тэгэхээр би бол энэ хараа бид нар түзүү үзүүлээд байгаа юм бол улаан хоолой үзүүлээд байгаа юм болов гэж бодлоо шүү дээ. Гэхдээ сая зүгээр тийм мөлөөрд байгаа юм уу тийм. Юу ч Яагаад юу ч байхгүй. Энэ хүртэл нэг яг энэ ингээд хүрээл болоо. ханаас энэ доороос юу? Үгүй яг ингэж явж байсан. Толгойноос уу? Тий. Тэгэл энэ хүрээл тэгэл хоосон. Тийм л юм би тэмтэрсэн. Юу? Тэрхний дээр хөлмөрвөлт. Толгойн тийм гэж. Би бол тэгж ойлгох. Яагаад? Гол нь толгой хэсэгтээ байгаа. Орой хэсэгтээ байгаа. Тэр доош бол нэг юм үг сэжүүр байхгүй гэдэг байгаа байхгүй. Тэр орой хэсэгт байгаа юм энэ дотортой бол албааг байгаа. Толгойтой одоо тарих хөдөлсөн шар будаа тэгээ ямар учиртай бол тарих дөргсөн хөдөлсөн хүн бол огж бүүлждэг шүү дээ угаасаа. Дотор мохордог шүү дээ. Гидс цанхах баг. Тэн чи зүгээр тархины толгой хөдлөх, тарих хөдлөх тиймэрхүү юмнууд байж болно. Тэгээд асуултан дээр асуулт орж ирсэн үү гэж асуу. Хэвлийн баруун дээдсгэр болдгоо, нуруу өвддгөө гэсэн тиймэрхүү асуултуудыг асуучих зөө. Хүч нэг Вестлер юу лээ? Вестлер ямар юмны хам шинжүүлээ? Энэ улаан хоолойг урагтаад идэв лөө. Малэр байсан. Малэр байсан ч үлээ. Тэр бол биш үү? Boil half гэж байгаа. Boil half гэдэг нь улаан хоолой рупчур болоод тэгээд одоо шарах ч юм уу юунаас ч улаан хоолой цаад. Тэгээ boil half медистийн дүүстэй голчин өрөвслөлт болоод ингээд амнаас нь байлт. А тэр Майдер вайс чинь бөөлж жоохот цус гарахыг ярьж байгаа хотоодносоос дуур улаан хоолой. Нүдл гинт эхэлсэн юм. Хадруулаад эхлэхгүй. Бөөлжөлт гаргалт бас бөөлждөг бас. За тийм юм.
Оройдог гэсэн. Сөөлждөг гэж ярьсан баг. Ярьсан. Тэгсэн тийм. За тэгэхээр энэ оройдог. За шинэ бүхэл юм мэдэж чаддгүй юм байна. Хаана өвдөлтөө байрлал чээж юм уу? Эсвэл чээжний дооцсон юм уу? Эсвэл хэвлийн дэдсэн. Тэгээд асууж. Жишээ нь цөсөн дээр чинь болохоор тэгж байгаа шүү дээ. Нэг хэвлийн баруун доод сөрөл, дээд сөрөл өвддөг гэдэг ч байгаа шүү дээ. Тийм. Яг тэдний За гэж ядаа нараа би сайн хоолны дэглэм гэсэн ба шүү дээ. Илгээцний. Зөв хоол үзс өвдөхгүй гэж цэсний өвдөлт хооллоос гадна хөдөлгөөн нөлөөлдөг гэж. зүс биш байгаа. Биш үү? Наачин зүс. Сурцгоо их хоол хийдэж байна. Хоолны дэглэм өгдөг мах өөхнөөс их юм л гэж. Хөдөлгөөн нөлөөлж байгаа юм жилэрдэг юм. Тийм зүр тамирчин. Тэгээд тэгэхээр бол хөдөлгөөн дутагдана гэж байхгүй. Тэгээд дээрээс над зүс чи өвдөхөөр амар өвддөг шүү. Эвгэрж унтал нь өвддөг шүү. Тэгэхээр биш юм шиг байна. Багууд анхаараарай, дараагийн хүмүүсийг урьж байна. За. Одоо асуулт хариултын 1 минут байгаа. Харин үдсэн гişүүд маань хилчээ зүгээрээ та бүхэн бидний яриаг сонсож болохгүй. Ган бол дахаас 1 минутанд багтаан тийм үгүй гэдэг хариулт авах асуултуудыг асуух хэвээр. Ээлжилж асууна. За тэгвэл эмчээс асууя. За энэ өвдөлт гинт эхэлсэн үү? Анх Тиймтэй. Интернетийн банк. За энэ удамшлын хүчин үү? Тийм. Одоо бүрэн идэгсэн үү? Идэгсэн. Тийм. Интернет. За хоолны дэглэм одоо барьж байгаа тийм. Тийм. Нэг төрлийн хоол хийж байгаа тийм. Уучлаарай. Одоо эмчнэр асуух хэвээр. Өвдөлт хэвлийн дээд хэсгээр байдаг уу? Тийм. За хаглаанд орсон хэсэг. Хаалганд орж байсан уу? Тийм. За эмч. За хоолны дэглэм барьдаг гэсэн тийм ээ. За энэ одоо анх өвдөлт нь за одоо бүр хэрэгсэн. За гороод гэмтэл авч яасан уу? Энэ гэмтэлтэй холбоотой юу? Үгүй. Интернетийн банк. За хэвлийн баруун доод хэсгээр өвддөг үү? Үгүй. Хэвлийн ороож өвддөг үү? Үгүй. Халуурч хүйт даадаг уу? Үгүй. За цаг Юм дуслаа. залхахад Цаг дуслаа. Харамсалтай цаг дууссан байна. Гэхдээ баггүй мэдээлэл авч чадсан болов уу гэж найдаж байна. Ингээд та бүхэн багийнхандаа очирч зөвлөлдөөрөө мэдээлэл хуваалцаарай. Тун удахгүй оншоо танилцуулах учраас өрөөрөө яараарай. Амжилт хүсье. За. Амжилт хүсье. Баярлалаа. За юу вэ? Олигтой асуултууд яг асууж амжсан шүү дээ. Ерөөсөө тийм. Угаасаа нэг ихний хэдийглийг асуувал юмчсан даа. Эдний асуусан асуултанд бол гороодгүй гэсэн чинь yes гэсэн. Гороодог гэдэг хичээлээ. Тэгээд энэ баруун доод хэсгээр үл өвддөг юм байна. Зөстэй холбоогүй л. Удамшлын хүчин юм байна. Тэгээд хоолны дэглэм бол одоо сайн барьж байгаа. Хаалгаанд орсон юм байна. Толгойгоо асууж амжаагүй юм. Хамжаагүй энэ ч энэ хүрээл дуусчихлаа шүү дээ. Хаалгаанд орсон бол тэгвэл дотор хаалгаанд орсон байгаа шүү дээ. Эч тархины хаалгаанд орсон юм бол. Жохон төөрөөд юм шгүй. Тэр төөрөл биш үү гайгүй. Тэгээд хөтлөгч өрөөж доошо битээ дэшээ баригдсан. Тийм. Орой хэсэгт нь гол юм байгаа гэдэг. Одоо тэгвэл энэ ойлгох гэдэг шүү дээ. Энэ нэг бол энэ улаалаа хавтар гороодог. Тийм үү? Нэг бол хотодны шарах. Хотодны шарахч гороохгүй л дээ. Нөгөө нэг Ашалазия гэдэг өвчин байдаг шүү дээ. Ашалазия гэдэг тийм. Ашалазия. Энэ гороо олон одоо хоёрын тэгэхээр хэвлийн дээдсгээр өвчсөн гэдэг хахаар хотоодны юм байх хэрэгтэй. хотодод хариулцсан байхгүй юу? Магадгүй. Хотодны шарах гэх үү? Улаалаа хавтар шүү дээ. Хотодны шарах. Торж үзчихсэн гэдэг асуух хэрэгтэй. Анхны ананас дээр ч өглөө гинт бөөлжөөл дотор буухаараа л өгж бөөлжөөл гэсэлгээр өвдөө турж үзчихсэн гэсэн юм уу? Турж үзсэн юм бол байхгүй. Энэ ээж магадгүй л байна. Тий. Удамтай. Тэгээд ийм юм одоо хэлж одоо дэглэм бариад байгаа шүү. Тэгэхээр хотоодгүй хүмүүс чинь 20-30 жилд асуудалгүй амьдарч байгаа. Асуудал. Гол нь энэ дээр сайн удамшлын хүчин гэж ярьсан. Удамшлын хүчин хэрчээр бас хоолны дэглэмтэй удамшлын хүчин байхгүй. Тэгэхээр энэ дээр гороодог гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хоол боловсруулах систем буюу одоо ходоод эсвэл зөвсүүлж тарах гэдэг байхгүй. Тийм шүү дээ. Ходоод уу жоохон хайдаа. Сая ерөөсөө ходоод хайсангүй шүү. Дандаа илүү зүс. Гэхдээ одоо шууд хариу олно шүү дээ. Хариугаа тавина шүү. Тийм лээ. Тий.
шууд хариу өгөөгүй шүү. Гэтэл биднэрт бүр ямар ч өвчний юу байхгүй ч. Би бол бодохдоо энэ хоол болон уус системийн цөсний хөдийн өрөвсөл гэж л ойлгоод байх юм. Эхний хараа юу? Хадад мөн шарах уу хавдруу. Шарах байх нь залуу хүнд бол шарах байх нь магадaltaй. Стресс яас шийдэж болно. За алдуурын шалтгаантай. Хотуудын шархнууд гороох уу те. Хагалгаа хийсний дараа хагалгааны гороод үгүйсэн. үгүй хагалгааны дараа тэр шархан тэр чинь соривчиж болох. Тэр асуудал. Сайн бол тэр хагалгаанд орохос гороож уддаг ус тэр үед те. Гороодог гэсэн юм. Одоо юм залхихад хэцүү. Тэгж хэлсэн юм уу? Шингийн юм хат юм залхихад хэцүү. Дисфажи гэж ярих гэдэг шүү дээ. Хэрэв олоо хамгийн гол кардинал шинжлэх бол дисфажи байгаа шүү дээ. Юм залхихад хэцүү. Хатуу шингэний. Хоёр багийнхан маань цаг дууссан байна. Оншоо хэлэх цаг боллоо. Та бүхнийг өрье. За тэгэхээр интернет багийнхнаас асууж эхлэе. За хэр хүн даалгавар? Энэ бол ер нь бүрхэгдэг эвгүй юм байна. Хүнд даалгаварлаа гэж. Нэлээд төрчлөө. Хит хитэн оншин дээр төрөлдөв. 3 төрлийн оншин дээр төрсөн. Ямар оншилсан бэ? Хотоодны өрөвсөл. За тэгээд нойр булчирхай. Тэгээд нөгөөдг нь болохоор одоо толгой тарих хөдлөх. Ийм 3 оншин дээр. Тэгээд сэжүүрээс шижрээ сэжүүр барьж үтсэн шүү дээ тий. Яг юу гэж ойлгож авсан? Юу мэдрэгцэн бэ гарт чи ер нь? Толгой дэрхний хавцаанаа л нэг жоох юм асуудал орсон юм болов гэж ойлгосон. За тэгвэл ингээд интернет багийнхныхаа оншийг харуулъя. Ямар онш тавьсан бэ? Цөсний хүүдийн өрөвсөл. Цөсний хүүдийн өрөвсөл гэдэг оншийг тавьсан байна. Интернет багийнхандаа баярлалаа. Харин эмчнэрийн багийнхан маань ямар онш тавьсан бол хэр эргэлзэв? Эргэлцээ, нэлээд эргэлцсэн. Ямар оншин дээр эргэлзэв? За ер нь бараг л хоол боловсруулах тогтолцооны бараг л бүх өвчин дээр шахвал. Манай Гамболд ахын өгсөн мэдээлэл тэгвэл бүрхэг байсан гэсэн үг үү? Тий, одоо нөгөө сэжүүр их тусалдаг штэ. Сэжүүр нэг сайн туслаг болохоор улам хэцүү байсан юм болов? Ямар та яг юу мэдэрсэн бэ? Би болохоор яг ийм анатомийн одоо загвар тийм ээ. Тэгээд энэ хүзүүнээс доош юм байхгүй. Нэг энэ хавцаанаас доош юм байхгүй. Тэгэхээр одоо хотоодын аваа хийцэн чинь болов гэсэн юм. Хаалгаанд орсон юм болов. Би бол эмчнийг шууд ойлгосон гэж бодсон шүү дээ. Ер нь бол Гамболд ахаас сухад за эмчнэр бол энийг барьж үзэл за тийм ээ гэж бид нар бол толгой шүү, дээд хэсгээр шүү гэж хэлсэн. Толгой байсан шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Ингээл толгой барьж үзэл би эмчийг бол за ойлгомжтой гэж боцох байх гэж бодсон шүү дээ. Эмчнэрийн хувьд яг ямар шинж тэмдгийг үндэслэж оншоо тавьсан бэ? Тэр горойдог чухал байсан. Зөв. Өвчин цочмог эхэлсэн чухал байсан. За тэгвэл одоо эмчнэрийнхаа оншийг хамтдаа харъя. Эмчнэрийн маань онш хотоодны шархлаат өвчин биш л байсан байна л та. Хотоодны шархлаат өвчин гэдэг онш тавьсан уу тий? За эмчнэртээ баярлалаа. За тэгэхээр хоёр багийн маань онш нь хинийх нь зөв байсан эсхийг яг одоо би Гамболд ахаас асууя. Гамболд ахаа таны онш одоо өвчин болоод 1986 онд буюу 23 настайдаа одоо анх илэрсэн байгаа шүү дээ. Тий. Тэгээд та тухайн үед онцлуулж чадсан уу? Онцлуулсан. Хоёулаа тухайн цаг үедээ очие та тэр түүхээ бидэнд сануулад өгөөч. Тухайн цаг үед хоол идэх дуршил байдаг. Та өөрөө тамирчин байсан шүү дээ. Тэгээд нөгөө өвчнөр яачих юм бол нөгөө тоглож байгаа багаас асгчдаг байхгүй. Тэр үед бол нэгдүгээр зэрэгтэй тамирчин байсан. Тэгээд нөгөө өөрийнхөө хобби, өөрийнхөө тэр одоо зориулсан хүсэл эрмэлзэлтэй ягаад ердөө бор дарцсан байсан л да. Тухайн үед хоолны дэглэм бариад тэгэл ер нь их хаяа нэг өвдөлт нэг ноош боовчдаг. Тэгж яваад 31 жилийн дараа хотоодны дээд ансрын хэсгийн хорт авдар эцэж шатсан. Даалгаврыг маань зүсний хүүдийн өрөвсөл гэж буруу
одоо оншилсан байгаа. Эмчнэр маань хэдийгээр одоо 1986 оны он шиг ходоодны шарх гэж тавьсан ч магадгүй 2 дугаар сэжүүрээс сэтэл аваад хавдар гэж оруулаад ирэх байсан болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь бид нар дахиад 1 оноо өгч чадсангүй. Ингээд нэг оноотойгоор нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Гамбол дахын хувьд бол түрүүн халзан манекан тавьсан ч гэсэн 13 удаа хими одоо эмчилгээнд ороход өөрийнх нь өсөн унаагүй. Ингэж өөрийнхөө мэрэгжлийг өөрийнхөө эзэмсэн тэр тамирчны төсвөр хатуужлаа эрүүл мэндтэй холбож өнөөдөр бол ингээд эрүүл саруул сайхан зогсож байна. Гамбол дахта баяр хүргэе. Манай нэвтрүүлэгт оролцож өөрийн энэ гайхалтай түүгээ хуваалцсанд маш их баярлалаа. Магадгүй үзээ сууж байгаа өмнө танаас маш урам дэм авсан байх. Хамгийн гол нь одоо өвчин бол 100% гэж бодоход 30% бол эмчээс шалтгаалдаг. Би бол тэгж ойлгосон. 70% бол дараад нь гам барих, хоолны дэглэм барих, хамгийн чухал нь бол өвчтний сэтгэл зүй. Өөрийгөө маш сайн сэтгэл зүгээр бэлдсэн бол давахгүй өвчин гэж байхгүй гэж ойлгосон. Тэгэхээр Баян мөнх хэмжээ манай оролцогчийн хувьд та яг юу гэж бодож байна? Энэ өвчнийг тест давж өвчнөө ялан дийлсэн энэ тохиолдолд таны яг сэтгэл ямар байна? Үнэхээр одоо юу гэдэг юм бие мясаасны хэмжилтэй. Тэгээд надад бас ингээд тохиолдод. Тэгээд ходоодны одоо хорт хавдар гэдэг бол бас ер нь зүгээр дашрамд ингээ хэлэхэд бид бол ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд их дээгүүр бэлэгдэж байгаа Монгол улс. Ихэвчлэн өнөөдөр дандаа юм хожуу шатандаа уншлагдж байгаа. Тэгээд түүх бол бүр 86 онд эхэлсэн байж. Тэгээд та бол яг зүгээр одоо ингээд таны түүхийг сонсож байхад ингээд тухайн үеийн одоо шигшээ баг одоо юу гэдгийг ингээд юмнасаа гарчихгүй хасагчихгүй гэл ингээд нөгөө нуугаад дарсан ч юм уу нэг талаас. Онш бол 86 онд энэ ходоодны шарх гэдэг тавигдсан байна. Хойноос нь ямар ч хяналт яваагүй, контрол хяналт явагдааг байгаа байхгүй. Ердөөсөө дуруу явагдаагүй. Тэгээ бүхэл бүтэн 31 жилийн дараа байх уу? Тийм байгаа ч. Дурандаад үжлэр хамгийн эцсийн шатанд очсон. За тэгэхээр тэгээд их тийм ер нь бол мясаслал зөвхөн гардан ажиллагаа биш. Тийм ээ зөвхөн ингээд нэг багж бариад ингээд юм тайраад оёод тэр тухай асуудал биш. Бүхэл бүтэн философи гүн ухааны юм байдаг. Бид нар юу хоцох уу, юу алдах уу, хаана явах уу гэд нэг юм тэнцвэр өвчтөнтэйгээ ярилцсан. Эмч өөрөө бодно. Ямар ч эрсдэлгүй мэс засал гэж дэлхий дээр байхгүй. Том мэс засал гэж байхгүй, жижиг мэс засал гэж байхгүй. Хүний биеинд мэс үргээл ингээл явж. Тэгэхээр тэр бүгдийг ингэж маш одоо өндөр сэтгэлийн хаттайгаар, маш өндөр ухамсартайгаар ухамсарлаж өөрөө ингэж орж. Тэгээ хүн сэтгэлийн амьтан гэж та хэллээ шүү дээ. Яг л үнэндээ л тэр юм. Ангаа ухааны эцэг Гиппократын хэлсэн үгч бий. Өвчнийг биш, өвчтнийг эмчил. Тэр хүний сэтгэл санаа, тэр хүний одоо сэтгэл зүрх бүх юмтай бид нар ойрхон байх хэрэгтэй юм. Тэгж гэмээр бид нар түрүүний ярьдаг юу алдах уу, юу хоцох уу гэдэг тэр чигнэр юм. Би бол танд бол эмчийнхээ зүгээс баяр хүргэе. Ингээд нэг оноотойгоор нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгт оролцож өөрийн энэ гайхалтай түүгээ хуваалцсанд маш их баярлалаа. Магадгүй үзээ сууж байгаа өмнө танаас маш урам дэм авсан байх. Танд эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч ард даатгалын ард мэнд эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийг та авснаар өвдсөн тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээ авах боломжтой боллоо. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя үзэгчдээ. Түр баяртай. Ходоодны хорт хавдар. Ходоодны хорт хавдар нь ихэвчлэн ходоодны дотор давхаргаас үүсдэг. Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч тамхи татах, хеликобактерийн халдвартай байх, удаан хугацаагаар ходоодны өрөвсөлт өвчнөр өвдсөн байх, удамшил зэрэг нь энэ өвчнийг тусах магадлалыг бий болгоно. Мөн давс их хэргэлдэг, хоол цай хэд халуунаар нь иддэг хүмүүс ходоодны хорт хавдар тусах эрсдэлтэй. Уг өвчний ихэнх үед ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Харин өвчний явц нэмэгдэх тусам хевлийгээр өвдөх, халуун оргих, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, шалтгаангүй ядарч сулдах, өтгөн хар өнгөтэй гарах, аюулхайд цанхайх, гидс гүйлгэх шинж тэмдгүүд мэдэгдэнэ. Ходоодны хорт хавдар эрт үедээ онцлогдсноор эмчилгээний үр дүн сайн байдаг.
Гэвч эрт үедээ шинж тэмдэг илэрхгүй эсвэл бүдэг байдаг учраас ходоодны хавдар хүндрэх хүртлээр онцлогдохгүй байх нь цөөнгүй юм. Тиймээс 40-оос дээш насны хүмүүс жилд нэг удаа ходоодоо дурандуулан ходоодны шарх болон хавдартай эсгээ онцлуулах нь зүйтэй. Ходоодны хорт хавдрын үндсэн эмчилгээ нь ходоодыг бүтэн эсвэл хэсэгчлэн тайрах мис засал юм. Мөн уг мис заслын өмнө эсвэл дараа хийм эмчилгээг ихэнхдээ хийдэг байна. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүл мэндэд герман чанарыг өрөөтэй Denk Farm. Тэгэхээр яг одоогийн байдлаар нэвтрүүлэг маань интернет багийнхан 1 оноотой, эмч нарын баг маань мөн адил 1 оноотойгоор үргэлжилж байна. За харин одоо сүүлийн даалгавар эхлэхэд бэлэн болсон байна. Багууд маань бэлэн үү? Бэлэн үү? Хэрвээ энэ удаа интернет багийнхан маань зөв хариулаад ялагчулж чадвал та бүхэнд арт даатгалаас оролцогч тус бүрт 5 сая төгрөгийн хөнгөлөлт бүхий арт минд одоо эрүүл мэндийн даатгалын эрхийг бэлэглэх юм байна шүү. Та бүхэн бэлгээ авахад бэлэн үү? За. Бэлэн байна. За тэгэхээр эмч нарын багаас эхлэе. Нансал маа чамд хамгийн тааламжгүй зөөвч юу вэ? Хамар битүүрх. Одоо тэр зөөвч байгаа юу? Байхгүй. Эмч нар маань асуугаа Ямар юу? нэг улирлын ялгаа байдгүй. Улирал. Тийм. Аха. Нүд бүлцээж нулимс гарах уу? Тийм. Халуурдгүй. Үгүй. Өмхийн үнэртээ эдэрхэг ногоон ус ихээр гарах уу? Үгүй. Энэ улирал одоо юу гэдэг одоо дулааны улирал энэ төр идэх хөдлөх үү одоо зуны ихэнч гэдэг юм уу те. Тийм. Ойр орох усруулж найтах уу? Ургамлын арслан. Тийм. Ургамлын арслан бол. Хамар төрөл нүд. Эмч нарын онш, ургамлын ашил, чиний онш. Ургамлын аршил. За баяр хүргэе. Дараагийн хүн. Баяр чимэг. За ямар үе таны зовир илэрдэг вэ? Ядрах үед шинж тэмдэг илэр. Ядрахаас өөр ямар шинж тэмдэг илэрч байсан бэ? Захтна. Арьсаар гүвдрүүнүүд турж исэн үү? Тийм. Төр гараал алга болдгоо тодорхой хугацаанд дөрөө. За, чоноо өрөөс. Тийм. Таны онш? Чан хөрс. Баяр хүргэе. Эмч нар маань дараагийн 2 дахь оноогоо авч чадлаа. За 3 дахь оролцогч Номин. Өвчин чинь анх ямар шинж тэмдгээр илэрч хэлсэн бэ? Ойр орхон өндөр халуурч өвдөх. Өндөр халуурч өвдөх. Эмч нар маань? Аха. Жишээс нь булангартаа гарч исэн үү? Тийм. Ус нургаар өвддөг. Тийм. Ойр орхон жоохон шийж исэн үү? Тийм. Хэвлийн доогоор өвддөг. Тийм. Итгэлтэй байна эмч нараа? Тэгтэй байна уу? Таны онш? Бөөрийн өрөвсөл. Баяр хүргэе. Эмч нар маань 3 оролцогчоос 3 оролцогчийнхаа оншийг гурвангийн зөв хэлж 3 оноогоо авч чадлаа. Нийт эмч нарын баг 4 оноотой. За интернетийн багийнхан маань сандарч байна уу? Харин тийм. Сандарч байна. За эмч нар бол яаж тоглохыг та бүхэн харсан байгаа. Тийм үү? За хайрцагийнхаа таглааг авч болно. За та бүхэн бэлэн үү? Цаг явлаа. Алдраа. За юутай холбоотойгоор таны өвчин үүссэн гэж боддог вэ? Ер нь идэл жоохон илүүдэлж ингээс л болсон байх гэж боддог. Хоолтын байдал чинь таны хувьд өвчнөд нөлөөлсөн дээ, тийм үү? Ер нь 3 бололт. Цангад. Цангадаа. Шүний хэмэр шингээ их удаа. Тийм ээ. Хоолны дийлэн барьж байгаа юу? Тийм. Дасгал хөдөлгөөн ихэд үе мөчч өвддөг. Үгүй ээ. Хамаг надлах биш. Энэ юм байна. Таны өвчин? Чихрийн шиж. Баяр хүргэе. Эхний хооног авч чадлаа. За дараагийн оролцогч Дэлгэр мөрөн. За танд ер нь яг ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Халуурах, амьсгаа бас ингээ халуун өргөх. Халуурах, Амьсгал халуун өргөх. амсгал халуурах. Би чи ер нь аль хэсэгт хамгийн их зовиртой байдаг вэ? Энийг хав. Энэ хавар. За Энэ хооронд. Антибиотикоор эмчилсэн үү? Тийм. Өөр эсэлт байна уу? зугаараа. Хүүтийн мухаар одоо өвддөг үү? Тийм. Ааха. Ойлгомжтой юм шиг байна л да. Гүс булчирхаа өрөвсөл. Таны онш Гүсэн болчихоор. баяр хүргэе. Интернет багийнхан маань 2 хоноогоо авч ядлаа. За харин сүүлийн оролцогч Мөнх оч. Тань юунаас болж таны өвчин ихэлсэн бэ? Би суугаа ажил хийдэг. Ааха. Тэрнээс болсон. Хэр хөвгөлтэй байдаг вэ? Хоёр нь дунд зэргийн.
дунд зэргийн өвчлөлттэй байдаг. За, интернет багийнхан байна. Тийм үгүй. Тийм үгүй гэсэн хариултыг авах хэрэгтэй. Бэлхүүс гэсээр ч өвддөг үү? Тийм. Аха. Суугаа ажилтаа гэсэн шүү дээ, тийм. Энэ хоёрыг мэдэхгүй л мэддэг ганцыг л авчий да. Бүслэгийн сүлжээ нэмэг буюу одоо нурууны сувтлах тий. За, таны онш. Бүслэгийн сүлжээ нэмгээд. Вау, баяргийн интернет багийнхан маань мөн адил. Гурван оролцогч асуулт асууж, оншийн зөв хариулж чадлаа. Баяр хүргэе. Ингээд эмч нарын баг маань 4 оноотой, харин интернет багийнхан маань мөн адилхан 4 оноотой. Яг тэнцсэн оноотойгоор манай нэвтрүүлэг маань дуусах гэж байна. Маш их баярлалаа. Интернет багийнхандаа сахлаар өөрсдийгөө брэнд болгосон залуустаа өнөөдрийн нэвтрүүлэгт маань амжилттай оролцсонд баярлалаа. Эмч нартаа мөн маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийг үзэн суусан үзэгч танд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон бүх оролцогчдод баярлалаа. Ингээд үзэгчдээ манай нэвтрүүлгээс эрүүл мэндэд хэрэгтэй, өөрт хэрэгтэй маш олон мэдээллийг мэдэж авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг үзэгч танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энхийг хүсэж байна.